мэрэгжлийн арьс гоо заслын эмнэлэг үзүүлж байна. Шингэн лифтинг эмчилгээ гэж юу вэ? Шингэн лифтинг гэдэг нь гиалуроныг шууд арьсанд шинжлэх ухааны үндсэлтэйгээр оруулж байгаа арга юм. Арьсны үндсэн бүтэц болох коллаген эластиныг сайжруулан, идэвхжүүлэн хөдөлгөөнд оруулснаар арьс чиглэг, уян хатан, гэрэлтэй, цэвэрхэн, чанга болдог. Гиалурон нь усан суйртай бодис. Энэ онцлогоороо арьсанд усыг удаан тогтвортой барьж өгдөг онцлогтой. Ингэснээр арьс өөрөө ургаж, нөхөн түлждэг. Нэмгэн арьсанд тарьж өгөхөд хамгийн тохиромжтой, ялангуяа хүзүү зовх зэрэг эмзэг нэмгэн арьсанд аюулгүй хамгийн тохиромжтой байдаг. Гиалурон нь залуужуулаад зогсохгүй, хөгшрөлтийг удаашруулж, залуу байдлыг удаан хадгалж өгдөг. Шингэн лифтинг буюу гиалуроны үр дүн: арьсыг чангална, арьс өргөгдөнө, нүдний нарийн үрчлээс эрс багасна, fine line багасна, цайруулна, арьсыг өндөр чигшилтэй уян хатан болгоно. Арьсны суурь өнгийг сэргээнэ. Энэ удаагийн манай цуврал эмчилгээний танилцуулга хамт дуучин уран холбоо оролцлоо. Тэгэхээр хоёулаа одоо эмчилгээг эхлэхдээ эмчилгээнийхээ одоо танилцуулгыг бий өргөж танилцуулъя. За эмчилгээ маань болохоор ойролцоогоор 20 минутын турш одоо мэдээ алдуулах тас төрөж 38 минутаас төрдөг байгаа. Ингэснээр арьсны өмнгийн хэсэгт одоо мэдээ алдаад зүүнний одоо мэдрэмжийг 100-аас 80% оруулж өгдөг байгаа. Тэгэхээр бол үүдэлтэй арай багаснаа л гэсэн үг юм шиг тийм. Ерөн тийм нэг одоо цочрох ч юм уу, дараа нь хөрөх ч юм уу тийм зүйлүүд гарах уу? За арьсны ер нь одоо нөө эмчилгээний ерөнхийдөө жоохон хөрөлт үүсгдэг. Гэхдээ одоо хамгийн хөрөлт үүсгдэг эмчилгээ бол шингэлэг буюу 100% калори эмчилгээ. Тэгээд тосоод үргээд мэдээгээ алдаад тэгээд дараа нь тарьж эхлэх юм дээр байна. Арьсандаа одоо жигтэй тарьж өгөх юм шүү. Тэгээд арьсандаа одоо энэ эмчилгээг хийлгэснээс хойш энэ дэвшлэр гэж бас байгаа. Өө тийм ээ. 14 оны хугацаанд халуун уур савнд орохгүй, халуун байна хэвдэхгүй. За тэгээд бие хүчний тасгал бас хийж болохгүй хариултаа байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө арьсандаа орно садарч хэмээх болж уусдаг учраас бантай тийм халуун бүлэг усанд орж болох. Ер нь бол халуун аль болох ч уур дэшээ хөрч хөртэй. Тэгэхээр тийм юу тий. За тэгээд бас гам байх шаардлагатай юм байна. Мэдээж бас гой сайхан болж тий. Өөртөө зөвхөн оруулах гэж учраас канал хамгийн сайн байх гэж би боддог тий. Тэгээд энэ эмчилгээ маань ерөнхийдөө одоо жилдээ манай Монголын цаг агаараар авсан ерөнхийдөө эрсдэл суурай гэх шүү дээ тий. Тийм учраас гадны одоо босоод чиглэг уур амьсгалтай орондоо жилдээ нэг удаа эмчилгээнд ордог байгаа. Манай Монгол арны жилдээ бол жилдээ 2-оос 3 удаа орчиж одоо тэр ялгарна. Янзын эмч болваа. Төгс чадвар төгс гоо үзэсгэлэн бүтээн. Синдрелла мэрэгжлийн арьс гоо заслын эмнэлэг. За ингээд миний бодлоор сэтгэл маш өндөр байна. Шингэл лифтинг үнэхээр таалагдлаа. Өсвчүүдийн хувьд бол хувийнхаа зүгээс зөвлөж хийлгээд ямар нэгэн айцгүйгээр өөрийнхөө арьсны гүндэх чигслийг бас хадгалж залуу сайхнаасаа илүү тодтохыг хүсвэл та бүхэн энэ үйлчлэгийг бас сонгоорой гэж хэлмээр байна. Синдрелладаа бас баярлалаа. Синдрелла мэрэгжлийн арьс гоо заслын эмнэлэг үзүүлж байна.